Байцгаана уу Хамжаа ТV байна. Нэгэн хүний амьдардаг байранд нь 2023 оноос эхлээд гэнэт эрэгтэй эмэгтэй нийлсэн 20 гаруй насны хэдэн залуучууд байнга хамт явж харагдах болсон. Тэдгээр охид залуучууд нэг гэрт бүлгээрээ хамтдаа амьдардаг гэмээр бас лифтэнд тааралтад ч хоорондоо маш их хараал орсон бохир яриагаар ярьдаг ир эмгүү бүгд шивэстэй байгаа нь тэр хүнд нэг л ердийн бис санагдсан. Байранд нь харагдсан эдгээр с ิจ гтэй бүлэг залуучуудыг анзаарч харсан тэр хүн бол Тээгүү хотын цагдаа Сун Хугян байгаа. Тэр хүний ярьсныг хүргэх юм бол 23 оноос ахуулаад гэрлүүгээ орж гарахдаа байнга хамт явж байгаа хэдэн залуучуудыг хэд хэд удаа харсан. Өөрт нь тэр залуучууд нэг л биш мэдрэмж төрүүлж эднэр арай гэртээ насан туршигчдийн зураг бичлэг хийдэг залуучууд биш байгаа даа гэсэн бодол төрчихсөн болохоор жоохон анзаарч явдаг болсноо хэлсэн. Дандаа үүрээр шөнийн цагаар бөөнөрөө орж гарч яадаг. Гадаа байхдаа ч бүгд цугтаа тамхилаад зогсож яадаг. Сайн анзаараад харахаар дунд нь байгаа ганц хоёр эмэгтэй маш айсан төгссөн байдалтай хүчээр цагдуулаад байгаа ч юм шиг харагдаад ер нь байнга хамт явж байгаа нь тухайн байрны оршин суугч болоод энэ цагдаа хүнд үнэхээр хачирхалтай санагдсан. Ямар нэгэн гэмт хэргийн шинж байж болзошгүй гэсэн үүднээс ажил дээр очиод бусад цагдаа нартаа энэ тухайгаа хэлж нэг баг гаргаад судлах тандах ажил яг эхлэх гэжээтэл нөгөө залуучууд харагдгаа байсан. Ерөнхийдөө бол байрнаас нүүсэн байсан. За ингээд 24 оны 5 сард дахин тэр залуучуудын сураг гарсан. Тодруулах юм бол 2024 оны 5 сарын 2-нд Тээгүү хотын өөр нэг цагдаагийн газар манай эмэгтэй дүү алга болчихлоо гэсэн дуудлагыг нэгэн эрэгтэй эмэгтэй хоёр иргэн өөрийн биеэр очиж өгсөн. Тэр хоёртой уулзсан цагдаа та алга болсон дүүгээд байгаа хүний төрсөн их чинь юм уу гэхэд төрсөн их чинь бишээ гэж хариулахаар нь цагдаа заавал ор сургуу болсон хүний гэр бүлийн хамааралтай хүмүүсийн дуудлагыг л бид нар хүлээж авнаа гэхэд нөгөө эмэгтэй хамт яваа эрэгтэйлүүгээ заагаад энэ хүн бол нөхөр нь байгаамаа. Алга болсон эмэгтэй байрныхаа нэг давхарт уцаа хаяаж авсан байсан гэдэг мэдээллийг цагдаад тайлбарлахад цагдаа тэр хэргийг бүртгэж аваад дуудлага очиж өгсөн хоёр иргэнийг буцааж явуулсан. Цагдаа нар камер шүүж үзээд алга болсон эмэгтэй байрны нэг давхарт уцаа хаяад хумгүй таксийн цугаа зогтож байгаа гэмээр дүрсийг тодорхой болгосон. За тэр алга болсон гэдэг эмэгтэйн ээж нь ярихдаа гэнэт шөнө 11 цагийн үед нэг танихгүй дугаараас дуудлага ирэхээр навсан чинь ээжээ би Ина байна. Та таксины мөнгө аваад гараад ирээч би очиж ийн гэхээр нь ээж нь мөнгө барьж гараад охиноо дагуулж гэртээ орж ирсэн. Одоо яригдж байгаа энэ Ина бол 28 настай 4 жилийн өмнө тусдаа ганцаараа биеэ дааж амьдрнаа гэж гэрээсээ гараад ээж аав нь тэрнийг найзтайгаа хамт байр түрээсэлж цагийн ажил хийж амьдртгаа л гэж боддог байсан. Энагийн аав ээж охиноосоо яагаад тэр шөнө гэнэт уцаач хаяад таксины мөнгөгүй тэгж их яарч сандарч ирсэн шалтгааныг нь асуухад юу ч хэлэхгүй маш их айсан харагдчихсан болохоор ээж нь юу ч байсан ойлгоноо юу болсон бэ гэж шалгаахад та жоохон намайг бэлэн болохыг хүлээчгээ гэд амнаас нь үг гарахгүйсэн. Гэхдээ нэг зүйлийг ээж аав нь гэнэт сансан нь энэ үйл явдал болохоос 2 сарын өмнө тэр бүр залгаад байдаггүй Ина охин нь ээж рүүгээ залгаад би нэг хүнтэй гэрлэлтэд батлуулчихсан шүү гэж хэлээд уцаа тасалж ясныг нь сансан. Тэрнийхэн талаар охиноосоо асуухад наадах чинь би хүсээд гэрлэлтэд батлуулсан юм бишээ гэхээр нь тэгвэл хамт амьдардаг Тэюжин гэдэг найз чинь чамайг хүчээр хийлгэсэн үү гэхэд зүгээр л чимээгүй толгоо тагсан байгаа. Ингээд ээж нь бөө юм болж Инаг дагуулад хуульч өмгөөлөгч дээр очиж миний охин найзынхаа шахалдаар хүсээгүй хүнтэйгээ гэрлэлтэд батлуулчихжээ. Энийг хүчингү болгох асуудлаар заргалтна гэж хөөцөлдөж эхэлсэн байгаа. Гэтэл дараа нь гэртээ байхдаа Инагийн дүү нь ээж дээр очиод ээжээ гэрлэлтийг хүчингү болгох энэ төр бол асуудал биш юм шиг байна. Игч яагаад ч танд өөрөө хэлж чадахгүй байсан болохоор намайг дамжуулаад өг гэж надад хэлсэн. Игчийн хамт амьдардаг их тэр найз нь игчийн биеийг хүчээр үнэлж байсан байна гэж хэлснээр аав ээж нь маш хүнд цохилтонд орсон. Эна таксинд сууж гэртээ ирсэн тэр өдрөөс хойш 2 сар өнгөрсний дараа ингэж охиныхоо талаар дүүгээс нь мэдэж авсан нь байгаа. Тэгэхээр энэ Ина гэдэг 28 настай хохирогч эмэгтэй нөгөө Сун Хугян цагдаагийн ажиллаж байсан залуучуудын дунд байсан хүмүүсийн нэг нь болж таарсан. Ина охин аав ээжийнхээ сэтгэл санааны тус дэмжлэгтэйгээр цагдаад хандаж энэ хэрэг дээр Сун Хугян цагдаа ч гэсэн хамтарч ажиллахаар болсон. Инагийн ярьсан зүйл өгсөн мэдүүлэг бол маш итгэмээргүй хэргийг ил болгох цаашлаад нийт солонгосчууд энэ хэргийн талаар мэдэх эхлэл нь олсон байгаа. За нөгөө байнга хамт явдаг гэдэг бүлэг залуучууд бол 3 эмэгтэй, 3 эрэгтэйгээс бүрдсэн 6 хүний бүрэлдэхүүнтэй тэдний нэг нь Ина олж таарсан. Бүгдээрээ нэг гэрт хамт амьдарцгаадаг. Тэнд Инагаас гадна хүчээр биеийг нь үнэлүүлдэг 2 дахь хохирогч эмэгтэй байгаа. Тэр эмэгтэй бүр бага насны хүүхэдтэй гэсэн учраас цагдаа нар маш шуурхай ажиллаж
шинээр нүүж орсон байрных нь лифтнээс бас гэрээс нь очиж барьж авсан. Гэмт хэрэг явагдчихэж болзошгүй тэр орчинд хүүхэд байгаа тохиолдолд энэ нь маш ноцтойд тооцогддог юм байна. Тийм болохоор шууд ажиллагаа явуулж бараг 10 цагдаан нар очсон. 3 эмэгтэй 2 нь хохирогч байсан бол үлдсэн нэг эмэгтэй нь 27 настай Т Южин буюу цаашдаа Т гэд дуудаж авчээ. Т болохоор хохирогчдын биеийг хүчээр үнэлүүлдэг байсан гол хэрэгтэн юм байна. Харин баривчлагдсан нөгөө 3 залуугийн нэг нь Т-гийн нөхөр юу болж таарсан. Одоо биднэрт тодорхой болоогүй 2 эрэгтэй үлдсэн. Энэ хэрэг бол маш толгой эргүүлмээр 6 хүний хачин холбоо байгаа. Одоо биднэрт 2 хохирогч 4 гэмт хэрэгтэн байна. Бүгд 20 гаруй насны залуучууд. Энэ 4 гэмт хэрэгтэн нь 27 настай Т, 28 настай Т-гийн нөхөр юу, бас 27 настай шин 25 настай Жунер байгаа. Энэ 4 хүний холбоо хамаарлыг сонссон цагдаа нарын нүдэн орой дээр гарч исэн. Сун өгийн цагдаа би 36 жил ажиллахдаа ийм тохиолдлыг анх удаа л харсан. Яг л хатан зүгийг санагдуулмаар өмнө нь дандаа эрэгтэй хүмүүсийн толгойлж хийсэн хэргийг л харж яснаас багийн бүх эрх мэдэл тэр харгас санааг эмэгтэй хүн явуулж ясан хэрэг бол анх удаа байсан гэж хэлдэг. Т гэдэг эмэгтэй болон тэрний хууль ёсны нөхөр юугаас бусад 2 эрэгтэй нь Т-гийн нууц амаргууд болж таарсан. Бүгд хамтдаа амьдарцгаадаг, ор хүнжлийн асуудлаа тойрч хийдэг, ээлжилж хийдэг, эсвэл бүр хамтдаа хийцгээдэг болж таарсан. Энэ байдал нь солонгосчуудыг тэр чигтэн шоконд оруулаад байгаа. Яг тэр гэрт юу болдог байсан талаар Ина ярихдаа гэрт 4 хэрэгтнүүдээс гадна Ина болон 2 дахь хохирогч эмэгтэй хүүхэдтэйгээд ер нь бол долуулаа хамт амьдарч байсан. 2 хохирогч болохоор тэр гэрт дуурах жирэхгүй зүгээр л зарц боол мөнгө олох хэрэгслийн үрхтэйсэн. 2024 оны 8 сард буюу одоогоос яг жилийн өмнө цагдаа нар очиж хэрэгтнүүдийг барьсны дараа тэр аимшигтай гэрээс гарч судлагдаж чадсан нөгөө 2 дахь хохирогчийг Суухи гэдэг. Суухи яаж яваад хүүхдтэйгээ хамт тэр аимшигтай газар очих вэ гэдэг талаар одоо яриа. Анх Суухи 2019 онд хоолны газар цагийн ажил хийдэг байсан юм байна. Тэр үед энэ хэргийн хатан зүгий гэж нэрлэгдээд байгаа Т хоолны газраар нь үйлчлүүлж очихдоо гинэт Суухийг зааснаа чи ирж миний махыг шарж өг гэж шаардсан. Т хараад Суухид анх төрсэн сэтгэгдэл нь жоохон айдас төрүүлмээр том махлаг биетэй, биеэрээ дүрэн шивээстэй, ширүүн харцтай байсан болохоор өөрийн ирэхгүй айсандаа очиж махыг нь шарсан. Суухийг нүд салгахгүй ажиглаад ширтээд байсан болохоор сандарч махыг нь түлж орхидог. Тэрнээс болоод Т гинэт ширээ цогж босож ирснээ. Би үйлчлүүлэгч мөнгө төлсөн байхад чи миний махыг түллээ. Чи хоолны газрын ард намайг дагаад түрээд иргээд дагуулад гарсан байгаа. Хөнгөө газар дагуулж оцсныхоо дараа шууд Т Суухийг зодож эхэлсэн. Тэр цагаас хойш байнга Суухигийн ажилдаг хоолны газар ирж хамт хөвгөлтцгөө чи завтай эздээ гэж байнга ирж дарамтлагдаг болсон юм байна. Энэ дарамтнаас болоод Суухи өөр газар руу нүүж тэндээ найз залуутай болж удалгүй хөөрхөн охинтой ч болсноор амар тайван сайхан амьдарч байсан. Ингэж нэг Т-гийн дарамтнаас салсан байгаа. Гэтэл нэг өдөр охиноо хараад гэртээ байж байтал танихгүй дугаараас дуудлага ирж автал тэр нь Т байсан. Анх зодуулж таньдаг болсноос хойш 2 жилийн дараа ирсэн энэ дуудлага Суухигийн амьдралыг ормонгоор нүрчилсэн. Т ярихдаа маш найрсгаар чи хаана амьдарч байгаа юм бэ? Тэр үед намайг үнэхээр уучлаарай. Би чамтай өөрийн биеэр уулзаж уучлалт гуймаар байна гэхэд нь Суухи гэрээ зааж өгснөөр Т тэрний гэрч авч чадсан. Өөрөөс нь уучлалт гуйж ярилцах байх гэж бодтол Т бүр тис өөр зүйлийг ярьж үнийг хэлэхэд би найз залуутай болсон. Найз залуугийнхаа аав ээжэд бит хоёр жирэмсэн болсон гэж худлаа хэлээд өөрсдөө зөвшөөрүүлчихсэн юм аа. Одоо ээж нь ачаа харъя гэдэг. Хэрвээ ачийг нь танилцуулах юм бол бит хоёрыг дэмжиж 100 сая вон өгнө гэж амласан болохоор чи надад хүүхдээ ганцхан өдөр төр зээлч. Хэрвээ чи зөвшөөрөх юм бол би тэр 100 саяын 50 саяыг нь чамд өгнө гэдэг зүйлийг ярьсан. Мэдээж байж боломгүй зүйл учраас Суухи шууд эсэргүүцэж тэр хоёр маргалдаж эхлэхэд Т би ямар үрд надад өг гэсэн юм уу? Ганц өдөр л өччих гэж яхад гээд дуун өндөрсөн. Өмнө нь Суухи Тэд хит хит удаа зодуулж ясан болохоор бас ямар аимшигтай эмэгтэй гэдгийг мэддэг болохоор хэрвээ өгөхгүй бол энэ хүн миний хүүхдийг хулгайлах эсвэл бүр алж чадна гэж айсандаа өгөөж явуулсан байгаа. Маргааш нь Суухи хүүхдийг маань хизээ авчирч өгөх гэж байна гэж мессеж ичгээд найз залуугийн маань аав ээж өнөөдөр их бороотой өдөр болохоор очиж чадахгүй юм шиг байна гэсэн болохоор дахиад ганц өдөр охиныг чинь энд байлгачээгээд дахиж уцаа огт аваагүй. Сүүлдээ Суухи аргаа бараад хадам аав ээжтэй үнэн учраа хэлж бөө юм болж ээж бүхэл бүтэн 6 сарын дараа тэр эмэгтэйгээс хадам аав ээжигээ явуулж хөөцөлдүүлж ээж охиныгоо өөр дээр авчруулж чадсан.
Ингээд тээгээс салж санаа амарлаа гэж бодтол тэ дахин суухийг сүрдүүлж яг одоо хүүхдийг над дээр авчрахгүй бол би дүүргийн захиргаанд чамайг бага насны хүүхдээ огт танихгүй над шиг хүмүүстээр 6 сар байлгасан гэж өрөвдөл гарган шүү. Тэгвэл чи хүүхдээ асрах эрхээ алдна гэж байнга дарамтлагдаг болсон. 2023 оны 2 сард Суухийн нөхөртөөгөө удаан зөвлөлдсөний эцэст нөхөртөөгөө хүүхдтэйгээ гуруула Тэгийн гэрт зөвхөн ярилцахын тулд хамт очицгоосон. Гэвч тэр гэрийн хаалгыг давхал юм бол дахиж тэндээс гарч чадахгүй хоригдно гэдгээ мэдээгүй. Ингээд 2023 оны 4 сараас эхлээд Суухи Тэгийн дарамт хүчирхийллийн улмаас хүчээр биеийн үнэлдэг болж өдөр болгон 300 мянган вон авчрахгүй л бол Тэ Суухийг нүүр нүдгүй зоддог байсан. Гэвч Суухи Тэгийн гэрт хүүхдэд дагуулад ганцаараа ирээгүй нөхөртөөгөө ч гэсэн хамт ирсэн гэдгийг та бүхэн маань санаж байгаах. Эхнэрээ ингэж зодуулж хүчээр биеэ үнэлж яхад тэр нөхөр нь хайцсан бэ? Юу хийжсэн бэ гэхээр тэр гэрт хамт байсан. Хамт байхдаа Тэгийн нууц амраг нь болоод зогсохгүй. Тэгийн нөхөртөө нийлж Суухийг боол мэт ажилуулж хүчирхийлэх энэ зүйлд гар бие оролцдог болсон. Тэгэхээр 3 эрэгтэй гэмт хэрэгтний нэг нь Суухигийн нөхөр Жуу гэдэг залуу болж таарч байгаа. Үлдсэн нэг эрэгтэй Тэгийн өмнө нь мэддэг эрэгтэй найз нь байсан одоо бол бас нууц амраг нь болсон Шин гэдэг залуу байсан. Одоо бид нарт тэр бүлэг 6 залуу зургуулаа хин ямар учиртай хүмүүс вэ гэдэг нь ил боллоо. Суухигийн нөхөр урвагч Жууг солонгосчууд одоо бүр тэр Тэгээс ч долоондор муухан байсан байна гэж яриад байгаа. Суухи Инаа хоёр яагаад хурдан зүгтэж чадаагүй вэ гэхээр Суухи бол мэдээж ганцаараа зүгтэж чадахгүй тэр гэрт охин нь Тэтэй хамт байгаа. 3 эрэгтэй Суухи Инаа хоёрыг машинаар зөөж үйлчлүүлэгчдэд бас зочид буудалд хүргэж өгч авдаг. Байнгын хяналтандаа байлгахаас гадна биеийг нь үнэлүүлэхээр гарахт нь Тэ болон Жуугийн нэр дээр хуцыг л өгдөг байсан. Тэр утсан дээр байршил заадаг аппликейшн суулгацсан ажигладаг байсан болохоор зүгтах ямар ч боломж гараагүй. Тэрнээс өөр байдлаар утас ашиглах ямар ч ирэхгүй өөрсдийнхөө утсыг хураалгачихсан хаана байгааг нь ч мэддэггүй байсан. Хэрвээ зүгтж байгаад баригдвал хэвтэрт ортлоо нөгөө дөрөвт задуулдаг хоолгүй 4-5 хонолдог байсан байгаа. Гэхдээ л ганц боломж гарахт нь Инаа сүлд байршил заагчтай уцаа хаяад зүгтэж чадсанаар энэ хэрэг л болсон шүү дээ. Суухи Инаа хоёрыг өдөр бүр нэг хүн тус бүр 3-аас 10 хүнтэй хүчээр уулзуулдаг байсан. Энэ хүчирхийлэл жилд 7 сар үргэлжилсэн гэхээр хамгийн багадаа 10 гаруй сая воныг олж Тэ болон тэрний 3 нөхөр болон нууц амрагуудад өгдөг байсан. Зөвхөн биеийг нь үнэлүүлээ зогсохгүй Суухи Инаа хоёрыг аав ээж рүүгээ ийм юм болсон гэж хэл тэгсэн гэж хэл гэж дарамтлаад худлаа яриулж зөвхөн Инаагийн аав ээжээс л гэхэд бас 100 орчим сая воныг их бага хэмжээгээр цугулж авсан байгаа. Бас Тэ Шин гэдэг нууц амрагаа хохирогч Инаатай хүчээр гэрлүүлсэн шалтгаан нь залуу гэр бүл гэдгээр далимдуулан маш хялбар гардаг их хэмжээний зээлийг бас авахулсан байсан. Энэ бүх санаа хүчирхийлэл зөвхөн Тэгийн толгоноос л гардаг байсан. За энэ их мөнгийг Тэ нөхөр нууц амрагуудынхаа хамтаар үнэтэй хувцас, үнэртэй ус, цүнх худалдан авч маш их тансаглал өөрсдийнхөө зугаа цэнгэлд зарцуулдаг. Мөн нөхөр болон нууц амрагуудтай алтан гинж хүртэл авч өгдөг байсан. Бас хохирогчдын биеийг үнэлүүлж олсон мөнгөөр Тэ үнэтэй машин, үнэтэй байр худалдан авч бүгдийг нь нөхөр маань бэлгэллээ гэж SNS дээр гайхуулж бас маш их бэлэн мөнгөний зураг оруулаад нөхөр маань надад өгсөн гарын мөнгөө гэж худлаа хайрын үгтэй постуудыг оруулж исэн. Нэг удаа Суухийг нөхөр нь үйлчлүүлэгчдэд хүргэж өгөөд авахт нь чи яаж ингэж надаас урууж ийм зүйл хийж чадчихна гэж хэлснийхээ төлөө аимшигтайгаар зодуулсан. Тэгэхээр энэ 3 эрэгтэй үүрэг болж ерөөсөө л хохирогчдыг хүргэж өгч авах хэрвээ өдөрт 300-аас дээш вон олоогүй бол Тэтэй нийлж зодох ийм л үүрэгтэй бүх зүйлийг Тэгийн хэлснээр хийдэг байсан. Мэргэжлийн сэтгэл судлаачийн хэлснээр энэ 3 залуу Тэгийн хяналтанд захиргааталтанд байсан нь үнэн ч гэсэн ямар нэгэн гаслайт эсвэл тархи угаалтанд орсон гэхээс илүүтэйгээр хичнээн хянаж захирч байгаа ч гэсэн Тэгийн хэлснээр хийх юм бол хүснээрээ хөгжилдөж, хүснээрээ тансаглаж, бэлэг сэлт авч, амттай хоол идэх гээд ажил хийх ямар ч шаардлагагүйгээр Тэгийн хангамжинд байгаа нь таалагдсан учраас сайн дураараа энэ залуучууд тийм зүйл хийсэн гэдэг дүгнэлт гарсан. Ер нь бол өөрсдөө ч гэсэн энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн. За саяхан 2025 оны 6 сард болсон 2 дахь шатны шүүхээр Тэ 10 жилийн хорихяал Тэгийн хууль ёсны нөхөр Юу 5 жил, нууц амраг Шин 3 жил, нууц амраг Жуу буюу хохирогч Суухигийн нөхөр 7 жилийн ялыг тус авлаа.
Тэг цагдаа нар psychopath болохыг нь тодорхойлсон. Анх Энааг зүгтгад дүү маань алга болчихлоо гэж цагдаагийн газар очисон нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр хүн бол Шин хоёр байсан. Шинийг Энагийн нөхөр гэж ярьж ясныг нь санаж байгаах. Яагаад тэгж цагдаа нар дээр нүүр бардам ичих нүүргүүгээр очиж мэдүүлэг өгсөн бэ гэхээр энэ psychopath учраас өөрийгөө ер нь буруу зүйл хийж ин гэж огт бодохгүй харин ч Энааг зүгтсэнд уурлаж цагдаад хэлсэн тэр байсан. Шүүхээс оноосон энэ ялыг Сүүхий Эна хоёр үнэхээр бит хоёрын үзэж туулсан үүрсэн зовлонгийн хажууд маш бага ял байна гэд огт хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Бүр улсын хуулийн шинжээч хүртэл өөрөө энэ төрлийн гэмт хэрэг гэхэд шийдвэрлсэн ял бол маш бага байна. 2024 онд Колорадо мужид гарсан Роберт Хавкинсийн хэргийг авч үзэх юм бол энэ гэмт хэрэгтэн 6 эмэгтэйг хорж, хүчирхийлж, сүрдүүлж, биеийг нь үнэлүүлдэг байсан. Яг л Тэдтэй адилхан гэмт хэрэг хийсэн кейс юм байна. Шүүх хурал дээр шүүгч нь манай Колорадо мужид хүнийг худалдах, зарах гэдэг гэмт хэрэг хизээж байх ёсгүй зүйл гэж хэлээд 448 жилийн хорих ял оноосон. Тийм болохоор мэрэгжилтэн Солонгосын маань хууль үнэхээр гэмт хэрэгтнүүдийн толгой гэлсэн хууль юм байна. Энийг өөрчлөх шаардлагатай байна гэж шүүмжилсэн. За өнөөдрийн хэрэг маань энэ түрээд өндөрлөж байна. Та бүхэн болсон бодит хэрэг тайлагдаагүй нууцын талаар сонсохыг хүсвэл сувгтай subscribe болон хонх лайкад дарахаа битгий мартаарай. Тунгуудахгүй иргэн уулзтлаа. Түр баяртай.